Сайн байцгаана уу? Та бүхэнд Голтой аймгийн Дэлгэр сумын ерөнхий улс хурлын сургуулийн түүх нэмийн ухааны мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааг танилцуулж байна. Манай мэргэжлийн хөгжлийн бүлгийнээр дурчлагаа авалцъя, чанарыг бүтээ, гишүүдэд түүх нэмийн ухааны тэргүүлэх зэрэгтэй огт соёлмаа, түүх нэмийн ухааны зай гаргах зэрэгтэй огт таашнамжид. За бид мэргэжлийн хөгжлийн бүлгээ байгуулаад тодорхой зорилго хүрэх үр дүн дэвшүүлж ажилласан. За мөн тулгамдж буй асуудлаа тодорхойлсон. Бидэнд тулгамдж буй асуудал бол эсэлтийн шалгалтын даалгавар боловсруулах ажиллах арга зүй асуудал байсан. За үүнийг багшлагууд болон суралцгууд гэсэн хоёр хэлбэрээр тодорхойлж өгсөн байгаа. За мөн одоо хичээлийн жилийн эхэнд 12 дугаар ангийн эсэлтийн шалгалт өгөх сурагчдаас онцлог үнэлгээний шалгалтыг даалгавар боловсруулж авахд бол даалгаврын гүйцэтгэл 39.6%-тай үнэлэгдсэн байгаа. За энэ даалгаврын гүйцэтгэл бол хангалтгүй одоо байсан учраас бид хичээлийн жилийн эцэст буюу эсэлтийн шалгалтаар 75% буюу 600 онооноос дээш оноо авна гэсэн юм зорилтод түвшинг тавиад за энэ түвшиндээ хүрэхийн тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилласан сурах арга барилыг тэнцсэн явцын үнэлгээнд анхаарал төвлөрүүлж эсэлтийн шалгалтын жижиг даалгаврыг боловсруулъя гэд. За энэ үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ 5 үе шаттайгаар явуулсан байгаа. За нэгдүгээрт нь даалгавар боловсруулах, танин мэдхүй сэргээн санах ойлголт хэрэглээ задлан шинжлэх түвшний даалгаврыг боловсруулна. Ялангуяа хэрэглээ задлан шинжлэх түвшний даалгавар дээр илүү анхаарч ажиллана гэд. За дараагийн дугаарт нь бол туршин, за тэгээд ажиглан, дүн шинжилгээхийн сайжруулна гэд эдгээр маань дотроо тус бүр одоо ингээд зорилт дэвшүүлээд үйл ажиллагаагаа явуулсан. За ингэж одоо даалгавартай ажиллаж энэхүү үйл ажиллагааг 5 алхмаар явуулсны үр дүнд багш бол явцын үнэлгээний шалгалтыг одоо 6 бүлэг сэдвийн хүрээнд нийт 12 удаагийн явцын үнэлгээний шалгалт авсан. За энүүнээс харахад бол сурагчдын маань одоо сорилын оноо өссөн, даалгавартай ажиллах арга зүй бол ахиц гарсан байсан. За мөн одоо манай сургууль дээр тогтмол үйл ажиллагаа явагдаж хэвшсэн нэрэмжит мини эш шалгалтуудаа 8 удирдсан багш эцэг заах аргын нэгдэл удирдлагууд засаг даргын нэрэмжит мини эшийн шалгалтуудад бол мөн одоо сурагчдын маань гүйцэтгэл агсан даалгавартай одоо ажиллах арга барил тийм ээ мөн ахиц гарсан байсан. За хөндлөнгийн үнэлгээний шалгалт буюу босрлын газраас авагдсан 6 удаагийн шалгалтад 4 удаан цахимаар хамрагдаад 2 удаагийнх нь бол цаасан суурьтай хамрагдсан байгаа. За энд мөн адил одоо сурагчдын маань гүйцэтгэлд нэлээд ахиц гарсан байсан. За мөн эсэлтийн шалгалтаар нь харьцуулж үзэх юм бол 2024 он 591.4 оноотой байсан бол зорилттой түвшин бид 600 хүргэнэ гэж үзээд 2025 онд 611.85 онд хүрсэн байгаа. За ингээд суур түвшин болон зорилттой түвшинг харьцуулж суур түвшин зорилттой түвшинг хүрсэн түвшинтэй харьцуулахад бол тодорхой хэмжээний оноогоор агсан. За мөн сум аймаг сумын дунджаас бол эсэлтийн шалгалтын оноо маань агсан. За үүний үр дүнд бол эсэлтийн шалгалтын дүнгээр аймагт 1-р байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн. За мөн нийгмийн хичээлээр одоо 18 сурагч эсэлтийн шалгалтанд хамрагдсанаас 12 сурагч нь одоо 600-аас дээш оноо авч сумын засаг даргын сургалтын чанарыг сайжруулах хөтөлбөрөд бол одоо тодорхой хэмжээний мөнгөн шагналын урамшуулалт хамрагдсан. За мөн сурагч зэмүү 750 оноо авч сургалтын хөтөлбөрийн 75% тэтгэлэгт хамрагдсан. За 650-аас 699 оноо авсан доорх нэр бүхий сурагчид бол мөн 500 мянган төгрөгийн сургалтын чанарыг сайжруулах хөтөлбөрт хамрагдаж үр шимээ хүртсэн байгаамаа. За хүүхдэд гарсан өөрчлөлт бид нар тодорхойлсон. За тэгэхэд бол одоо хүүхдэд даалгавартай ажиллуулснаар тест ажиллахад алдаа нь багассан. За тест сорилын оноо өссөн, загтаа амждаг болсон, даалгаврыг олон талаас нь харж хэрэгжүүлж хийдэг болсон. Тест даалгавартай ажиллах сонирхол идэвхэн нэмэгдсэн, өөртөө итгэлтэй болсон бол багшид дараах өөрчлөлтүүд гарлаа гэж үзсэн. Даалгавар боловсруулах арга зүй, даалгаврыг шинжлэх, хүн түмний зэргийг тогтоох, ялгах чадварыг тогтоох гэх мэтчлэн за мөн цаг төлөвлөлт, хамтын ажиллагаа, онлын мэдлэгт бол тодорхой хэмжээний ахиц гарсан. За цаашид анхаарах асуудлаа бид тодорхойлсон. Блюпринтийн дагуу сонгон судлах агуулга оновчтой бэлдэх юм байна. Тэр агуулгадаа тохирсон одоо тест даалгаврын сан боловсруулах, баяжуулах, сурагчдаар хэрэглээ задлан шинжлэх түвшний даалгавар түлхүү ажиллуулах, үр дүн акцийг тогтмол тооцож байх, жижиг даалгаврын сан тогтмол баяжуулж явах юмаа гэсэн асуудлыг гаргаж ирлээ. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.